1 2 3. Үндэсний мөнгөнд тэмдэгт бол мэдээж янз бүрийн хэлбэртэй байж болно. Цаасан мөнгө, зоосон мөнгө гэх мэтлэн. За мөн орчин үеийн хөгжлийг дагаад цахим мөнгө хүртэл одоо ингээд гараа явж байна. За тэрийг явах юм уу? За эхлэх үү. онд Монгол банк буюу Орос Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн банк байгуулагдаж, за дараа нь бол үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийг гэж хэвлэн гаргаснаар энэ орчин цагийн одоо үндэсний мөнгөнд тэмдэгтийн түүх ингэж эхэлсэн гэж бидний зүгээс бол ингээ харж байгаа. Монгол улсад ардын засаг 1921 онд байгуулагдсанаас хойш 1922 онд бол энэ Монгол улсын үндэсний мөнгөнд тэмдэгт бий болох тухай шийдвэрийг гаргасан байдаг. Ингээд үүнээс хойш 3 жилийн дараа 1925 онд бол албан ёсоор засгийн газрын тогтоол гарч Монгол төгрөгийг бий болгосон. Анхны төв банк гэж нэрлэгддэг Шведийн төв банк бол 1668 онд анх байгуулагдаж одоо кроно гэдэг мөнгөөр бол ингээд гаргаж ирсэн. За кроно гэдэг бол өөрөө сахиусан тэнгэр гэсэн юм гаралт үнээс үүдэлтэйгээр ингээд мөнгөнд тэмдэгтээ нэрлэж явж байгаа жишээтэй. За төгрөг гэдэг үг маань бол өөрөө төгрөг гэдэг Монгол хэлний төгрөг гэдэг үгнээс бол язгууртай ийм үг байсан. За тэгээд энийг бол үндэсний мөнгөнд тэмдэгт болгож зоосоор бол анх удаа хэвлсэн учраас бол энэ төгрөг гэдэг бол нэрийг авсан байгаа. За ингээд 1924-5 оны үнэн сонноос үзэх юм бол Монгол улсад үндэсний мөнгөнд тэмдэгтийг цаасан тэмдэгтийг бий болгосон явдал бол эдийн засгийн хувьд маш чухал ач холбогдолтой юм арга хэмжээ болсон гэж тэмдэглэсэн байгаа нь. Тэрнээс өмнө бол бас энэ мөнгөнд тэмдэгт гарах бас хэд хэдэн тохиолдол байсан юм түүхийн баримтууд байдаг. За Богдхаанд Монгол улс байгуулагдаад анхныхаа мөнгөнд тэмдэгтийг гаргахаар 1913 онд бол бас мөн яриа хэлцээ хийжсэн банк байгуулах зөвшөөрлийг одоо Оросын худалдааны пүүст өгöd тухайн худалдааны пүүст нь бол одоо төгрөг одоо үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгтэй адилхан ийм мөнгөнд тэмдэгтийг хэвлэх эрх авахаар бас ингээ хөөцөлдөж исэн. За тухайн үед бол бас мөн Хятадын банк Монголд бол салбараа нэгээд ажиллуулж исэн. За тухайн үедээ бас Монголд зориулагдсан төлбөрийн хэрэгсэл гаргах бас зөвшөөрөл хүсч явж исэн гэдгээр олон түүхүүд байдаг хэдий ч одоо төгрөг маань өөрөө 1925 онд ингээд анх хэвлэгдэн гарсан байгаа. 1924 онд анхны үндсэн хууль батлагдаж за соён бүсгүлттэйгээр Монгол бичгтэйгээр 1925 оны 12 сарын 9-нд за анх гарахдаа бол 1 2 5 10 25 50 100 гэсэн дэвсгэртүүдээр анх гүйлгээнд гарч исэн байгаа. Тэр үеийн түүхийн одоо баримтуудыг ч үзэхэд бол нэлээд их түүхтэй ажил болж исэн. Ялангуяа цаасан мөнгө гаргасны дараа тэрэнд итгэх, олон нийтийн итгэл бас байхгүй байсан учраас бас нэлээд тийм захиргааны маягаар буюу одоо тушаал шийдвэр гаргаж ээж энэ мөнгийг бол нэвтрүүлж яасан. Эхний ээлжинд бол цалингаа бол энэ цаасан төгрөгөөр тавьж исэн гэдэг ийм түүхийн баримтууд бол байдаг. За тэгээд 1926-7 онд бол 1-2 жил дунд хугацаанд 3 жилийн дараа бол бүрэн ийм шилжилтийг хийж дуусгасан гэсэн түүхийн баримт бас байдаг.
1925 он дээр хамгийн онцлог бас нэг юу зөвлөд юм юу гэхээр манай улсын хамгийн анхны бөгөөд хамгийн сүүлийн 2 төгрөгийн дэвсгэрт бол 1925 онд байдаг. За ингээд 1925 оноос хойш 1939 он руу үргэлжилж байгаа цаасан мөнгнүүд маань болохоор 3 төгрөгөөр одоо 2 төгрөгийн оронд 3 төгрөг буюу 1 төгрөг, 3 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг, 25, 50, 100 гэх мэтчлэн 7 дэвсгэртээр одоо үргэлжилж байгаа. Нийтдээ бол манай мөнгөн дэвсгэртүүд 1925 онд эхэлж гараад 1939 онд дараагийн шинжлэгдсэн хувилбар буюу одоо Сүхбаатар жанжны хөрөгтэйгөр болж гарсан байдаг. Тэгээд үргэлжлүүлээд 1929, 1941 оны дэвсгэртүүд маань бол ерөнхий загвар хийцлийн хувьд бол адилхан. Одоо би та бүхэнд одоо энэ 1941 болон 1939 оны нэг төгрөгнүүдийг бол харуулж байна. За энэ дэвсгэртүүд бол ерөнхийдөө бол адилхан. Гол ялгаатай зүйл нь байдаг үгүй л 1941 оны дэвсгэрт дээр кирилл үсэг орж ирсэн байдаг. 1939 оны дэвсгэртүүд бол үндсэндээ уйгурж монгол бичгээр буюу монгол бичгээр бичигдсэн байдаг учраас одоо соёлын хувьсгал за шинэ үсэгтэй болж байгаа гэдэг утгаараа өөрчлөлтүүд ордог байсан юм ялгаатай байдаг байна. За үүнээс цааш бол одоо 55 оны дэвсгэртүүд орж ирдэг. За 55 оны дэвсгэртүүд дээр бүхэлдээ кирилл үсгээр орж ирж эхэлдэг. Дэвсгэртийн хувьд бол одоо түрүү хэлсэнчлэн бас л яг л 7 дэвсгэрт дээр явсаар хагаад за хэмжээний хувьд бол одоо өмнөх онуудтайгаа харьцуулах юм бол жижигсээр хагаад одоогийн бидний хэрэгжилж байгаа дэвсгэртээр орж ирдэг. Тамилдаар анх одоо очиход бол Жүлтэмгэд орчуудын эвлийн хорооны дарга байсан хүн намайг хүлээж аваад тэгээд би тэнд бол 3 сар тухай үедээ бол Дагалдан гар зургийн тасагт ажиллаж байгаа. Тэгээд дараа нь зургийн тасгийн даргаар томилогдсон. Зургийн тасаг нь бол дандаа Жүлтэмгаан зураг, Одон багшийн зургуудыг хуулны ядам сурангаа Монгол зурагт нь бол одоо Минжүүр гай ядам сүрэн Цэнгэж ховгаан зургуудыг бол хуулна. Гэхдээ энэ их загварын зураг гэдэг бол тухайн үед бол энэ улсуудаар тасгийн даргаараа дамжаад хороонд баталдаг. Энэ бол нарийн бичгийн дарга нараар баталдаг. Тийм тухайн үедээ тийм нарийн дэг журамтай байсан. Тэгээд нэг өдөр бол Жүлтэм дарга намайг дуудсан. Яасан гэсэн чинь за танай зургаас тасгаас мөнгө зуруулдаг тийм зураачдыг авах шаардлагатай боллоо. Чи одоо ямар зураачдыг авах вэ? Би тухайн үедээ бол бас тэр болгон сайн мэдэхгүй байсан. За энд бол одоо танай тасгаас Минжүүрийг Минжүүр гайг зуруулна. Лувсан жамцгайг бас мөнгөний зураг, мөнгө зурах зургийг бол зуруулна. Цэрэн бэлгээд залуу хүн байгаа. Энэ гурвыг бол одоо банкнд очиж мөнгө зуруулах тийм юутай сарын одоо тамилтаар 3 сарын тамилт өглөө чи тэнд бол одоо өдөр болгон хаяа очиж бол зургийг нас шалгаж үзэж харж байх ёстой гэдэг анхны одоо даалгаврыг би авч байсан. Тухайн үед Жүлтэмгай дарга нь байсан. Тэгээд аавыг одоо дуудаад тэгээд Минжүүргай тэр хоёрыг яагаад тэгэл ер нь ажил нь эхэлсэн юм гэж л ярьж байдаг л да. Тэгээд ер нь бол энэ ажил нэлээд үнцэнтэй, хариуцлагатай тэгэл бага юм тайлбарлал. Монгол зургийн зураачтаас Ц Минжүүр зураачийг, Лувсан жамц зураачийг, Цэрэн бэлгойг томилоод ингээд энэ нэр хүндтэй Монгол улсын одоо мөнгөний тэмдэгтийг зурх одоо ажил бай, захиалга байна гэдэг одоо энэ ажлыг одоо хийж нэр хүндтэй энэ ажлыг бол одоо гол Монгол зургийн талаас нь бол одоо манай өвөө Ц Минжүүр зураач бол ингэж энэ ажлыг авч хийсэн байна. Тэгээд энэ үнэхээр одоо маш хэцүү тийм ээ чанд одоо нарийн даалгавартай одоо улсаас одоо хяналттай ингэж энэ одоо ажлыг бол маш одоо өндөр мэргэжлийн өндөр түвшинд одоо Монгол хүний одоо тэ биелэгдэл тэр гоё хээ угалзнуудыг тэр гоё өнгөнүүдийг тэр шингээж өөрийнхөө тэр мэдлэг чадвар бүх авьяас чадвараа бол одоо энэ мөнгөнд бол одоо шингээж хийсэн одоо ийм түүхтэй юм байна. Тэгээ нэг удаа бол бас банкнд одоо би ирсэн. Тэгээд эдгээр ч өглөө аваад ороод л гараа явчихдаг юм гэж би бодсон чинь нэг орсон чинь өөдөнд нэг ногоон хувцастай хүн суудсан. Тэгээ ерөөсөө яг л өмсөн хувцастайгаа ороод тэгэл гарахтаа шалгуулаад нэлээд тийм өндөр хамгаалтанд тэгээд тэр юугээ хийж исэн гэж ярьдیں۔ Тэгээд
маш их загвар хийжсэн гэж өөрөө ярьжсэн. Тэр мөнгө зурна гэдэг бол зүгээр нэг зурчдаг юм биш. Тэр мөнгөний их загварыг бол 3-4% дахин том хэмжээгээр хэвлэн зурулдаг байсан юм байна лээ. Зурдаг юм байна л дээ. 66 онд арай хэмжээ нь жижигсэж гарч ирсэн. Энэ ерөнхийдөө харахаар дэлхийн чиг хандлага дагсан. Ер нь дэлхийн нийтээр анх мөнгөнд тэмдэгтүүд байна юм том далбар байж байгаа сүүл рүүгээ багассан байдаг. Яг тэрний дагуу хэмжээний хувьд 66 оны мөнгө байна гэж багасаж орж ирсэн байдаг. За ерөнхийдөө мөнгөнд тэмдэгт маань тухайн улсынхаа нөгөө соёлыг илэрхийлдэг учраас яг хээ угалц хэлбэр загварын хувьд бол Монгол үндэсний хээ угалцыг түлхүү шингээсэн ийм загвартай гарсан байдаг. За ингээ энэ мөнгө маань бол 66 болон 81 онд 2 удаа хэвлэгдсэн. Манай аавын ярьж байгаагаар бол арслан гэдэг амьтныг бол энэ авдар савн дээр бол төсөлдөг байсан. Нүүрэн дээр. Ямар учиртай юм гэхээр авдар савыг юу хамгаалж байгаа тий. Одоо сахиус гэдэг маягаар одоо арслан дүрсэлдэг байсан. Нэгтийн дэвсгэртээр бол арслан дүрслэх хэрэгтэй юм аа. Одоо бүх тоо бол одоо 1 тонноос эхэлдэг гээд одоо хуучны маягаар арслан зурх гэсэн чинь тухайн үеийн удирдлагууд нь бас ингээд жоохон дургуутсах маягтай хуучны юм сэргээлээ гэж байхаар нь одоо Цэрэнбулгой өвөө хоёр ярьж байгаад энийг нууцлалын маягаар ингэж зураад тэгээд тэр нь батлагдаад одоо хүмүүсийн хэрэглээнд яваад ингээд орж исэн юм түүхтэй. Тэн дээр бол ямар одоо зурган дээр байх хөв төр квадрын зургийг одоо бас зурх ёстой. Тэгээд энэ дээр тэр маш их нарийн арга хэлбэртэй 3 сар гарan зурна гэдэг тийм амар юм биш юм байна л. Тэгээд тэр хаана хэвлүүлэх вэ? Ленинград хотод хэвлүүлдэг. Тэр мөнгөний хойшин захаад хэвлүүлдэг. Томоор ингэж зураад масштабаар нь томоор зураад тэгээ яг хийхдээ ингэж багасгаж явж идэг зарчмаар явжсэн хувилбар юм болов. Энд чинь айгүй томоор зурдаг байсан байхгүй. Иймэрхүү хэмжээтэй цаасан дээр энийг юм гараараа томоор зурсан юм загваруудын юу тэр бол байжсэн. Одоо мөнгөнд тэмдэг тухайн тэр улсыг л одоо харуулна штэ. Валют одоо мөнгөнд тэмдэгт. Тийм учраас Монгол зургийн уламжлалын аргаар тэр зургийг мөнгөнд тэмдэгтийг зурна гэдэг бол тэр их нарийн ухаан бурхны одоо тэг заягаар зурж байгаа. Тэгтээ орчин үед тохирвол тэр мөнгөнд тэмдэгтийг зурна штэ. Хамгийн гол нь Винжурга ярихдаа энд бол Цэрэнбэлийн одоо тэр их нарийн бичиг үсэг тэрний очаар би ингэж энэ тэмдэг гарлаа. Цэрэнбэлгой болохдоо би урд нь ямар мөнгөн тэмдэг зурж байсан бас ийм нарийн байсан биш. Энэ өвгөний буянгаар бид нар бас ийм хамтын бүтээл болгож мөнгөн тэмдэгтийг гаргалаа гэж ингэж чинь. Тэгээд тэр чинь ганц мөнгөн тэмдэгч зоосноос гарсан л да. За тэгээ 1990-ад ондны ихээр одоо Монгол тухайн үед ажиллаж исэн Боломж Амц ингээд Монгол банкны ерөнхийлөгчийн одоо энэ хоёр аман гэрээ хилцээд ингээд одоо шинэ мөнгөн тэмдэгтийг зурх хүсэл тавьсны дагуу одоо энэ мөнгөн тэмдэгтэн дээр ажиллаж эхэлсэн байлээ. Гар зураг нь байдаг л та. Одоо аав маань ингээд 1 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг, 20 төгрөг, 50, 100, 1000, 5000, 100000 тэгээд 10 мөнгө, 20 мөнгө, 30 мөнгө гэд тухайн үед бол нэг энэний тал шиг ингээд нэг ийм жижигхэн хэлбэртэй цаасан мөнгөнүүд байдаг гэсэн. Тийм мөнгнүүдийг ингээд нийтдээ ингээд нэг 13 ширхэг зураг ийм скиц хийж одоо шинэ мөнгөн тэмдэгт хийсэн байгаа. Чингисийн хөрөг маань одоо энэ дотор ингээд байждаг ингээд нэвт харахаар харагдаж байдаг. Яг мөнгөн дотор шиг байждаг. Тэгээд анх ийм одоо мөнгөн дотроо ийм юм хийх гэж байгаамаа гэдэгт нь бол би бол тухайн үед хараад айгүй гайхаад өө тийм ямар гоё ямар сони ийм юм бас байдаг юм яаж хийдэм болоо гэж бид нэр тухайн үед айгүй шаагж гайхажсэн. Одоо тэгээд тэр мөнгөн тэмдэгт маань өдөө хүртэл ингээд сайхан ашиглагтаад явж байгаад би их баяртай байдаг та. Цаасан мөнгө тэмдэгт маань эдийн засгийн тусгаар тогтолцоог баталгаажуулахын зэрэг замаас нүүр царай болж байгаа. Нүүр царай гэдэг маань өөрөө төргийн дизайн, за төргийн цаасан мөнгөн тэмдэгтэр байгаа зураг, хөрөг, за агуулмж бол өөрөө бас маш их ардаа ийм агуулга мөн чанарыг агуулсан зүйлээр бол баялаг байдаг. За мөн цаасан мөнгөн тэмдэгтийг мэдээж төлбөрийн одоо үндэсний мөнгөн төлбөрийн баталгаа болгож албан ёсны хэрэгсэл болгож гаргасан учраас энийг бол хуурамчаар хийхдэггүй байхаар мөн олон янз янзын одоо нууцл аюулгүй байдлын одоо зүйлүүдийг шингээж өгдөг.
Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн хувьд хурамчаар үйлдэхээс сэргийлсэн хамгаалтын элемент буюу нууцлал чухал байдаг. Тэгэхээр 2025 оны эхний 4 сарын байдлаар бол за яг энэ хуурамч мөнгөн дэвсгэртийг одоо ашиглахыг завдсан одоо 8 тохиолдол бол цагдаагийн байгууллагад бүртгэгдээд ингээд шалгалтын ажиллагаа хийгээ явж байгаа одоо зөвлөл байгаа. Тэгэхээр яг хөө зүгээр сүүлийн үед яг хөө энэ мөнгөн дэвсгэртийн одоо нууцлал аюулгүй байдал бол одоо мэдээж дэлхийн стандартад хүртсэн ийм зөвлөл одоо байгаа. Тэгэхээр бол одоо энэ мөнгөн дэвсгэртийг одоо хуурамчаар хийх, түүнийг ашиглах ийм бол одоо ямар ч боломжгүй нөхцөл байдал бол бас шалгалтын явцад бол тогтоогдсон ийм асуудал бол байдаг. Манай улсад илэрсэн хуурамч мөнгөн тэмдэгтийн шинж тэмдэг нь үйлдвэрлэлийн аргаар үйлдвэрлэгдээгүй зөвхөн өнгөт принтерээр сканераар хэвлэсэн байдаг. Энэ нь манай ард иргэд мөнгөн тэмдэгтийн нууцлалынхаа шинж чанарыг танин мэдэх мэдлэгээ дээшлүүлснээр хуурамч мөнгөн тэмдэгтийг тухайн цаг үед нь илрүүлэх бүрэн боломжтой юм аа. Бид сүүлийн 7 жилийн хугацаанд нөөцийг дахин бүрдүүлсэн мөнгөн дэвсгэртүүдийн хамгаалтын элементүүдийг орчин үеийн дэвшилтэт технологиор сайжруулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэж, хөгжингүй улс орнуудын мөнгөн дэвсгэртийн нас жил, чанар, хамгаалтын элементүүдэд дүүцгэс болгож чадсан юм аа. Дэлхийн улс орон бүрд тухайн улсын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэн гаргах тохиолдол илэрсээр байна. Мөнгөн дэвсгэртийн хамгаалтын элементийг сайжруулахдаа иргэд олон нийт энгийнүүдээр хялбархан таних боломжтой хөдөлгөөнт дэвшилтэт технологиг сонгосон. 50 төгрөгөөс 20 мянгатын дэвсгэрт хүртэлх нийт 7 дэвсгэртээр өнгөн солонгорч харагдах Бэхэн Мордон Баатарын дүрс болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор дашуу зураасыг оруулж өгсөн. Том 3 дэвсгэрт болох 5,000-ын дэвсгэртийн ард талд 3 хэмжээс хөдөлгөөнт тууз, 10,000-ын дэвсгэртийн нүүрэн тал байрлах соён бийг олон өнгөөр солонгорч харагдах дардас, 20,000-ын дэвсгэртийн нүүрэн талд байрлах 3 хэмжээс 8 мм-ийн өргөнтэй ногоон тууз нь долларын туузан хамгаалтын элементийн сайжруулсан 3 дугаар үеийн загвар юм аа. Манай ард иргэд үндэсний мөнгөн тэмдэгтийн хамгаалтын элементийг танин мэдэх, харах, хөдөлгөх, мэдрэх зэрэг мэдлэгээ дээшлүүлснээр хуурамч мөнгөн тэмдэгтээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Үндэсний мөнгөн тэмдэг төгрөгийг хуурамчаар үйлдэхийг оролдох нь эрүүгийн өндөр хариуцлагатай болохыг анхааруулж хэлмээр байна. Одоо бүр тодруулаад хэлэх юм бол одоо үнэт цаас мөнгөн тэмсгэртийг одоо хуурамчаар хийх, за мөн одоо санхүүгийн баримтыг, за мөн төлбөр тооцооны баримтыг одоо хуурамчаар үйлдсэн. За хуурамч гэдэг нь одоо мэдсээр байж ашигласан, зөөвөрлсөн, хадгалсан тохиолдолд одоо торгох, за мөн одоо 5 жил хугацаагаар хорих ялаар шийдэхээр зохицуултал байна. За мөн одоо ашиглахыг завдсан ийм тохиолдол бол одоо гардаг учраас тухай бүрд нь одоо цагдаагийн байгууллага, за Монгол банктай хамтраад одоо энэ асуудалд шалгалтыг явуулдаг. За зохих одоо хууль заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэдэг ийм тохиолдлууд хуулийн өрөөнд хийгдэж явж байгаа. За тэр ч утгаараа одоо өнөөдөр гүйлгээнд байгаа Монгол төгрөгийн нууцлал аюулгүй байдал бол дэлхийн түвшин стандартад бол хүрсэн байгаа. Хамгийн сүүлийн үеийн одоо хуурамчаар хийж болохооргүйгээр технологийн одоо дэвшлүүдийг бол энэ мөнгөн тэмдэгтд бас мөн шингээж өгдөг. Дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгтийн бүтцэн нь бол харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь бол тэдгээр улс орнуудын түүхэн болон нийгэм эдийн засгийн байдлаа шалтгаалаад үргэлж хувьсан өөрчлөгдөж идэг. Мөнгөн тэмдэгтийн бүтцийн бол хэр оновчтой, зохистой байгаа гэдгийг бодлол мэдхийн тулд дэлхийд дээр нэлээд хит хитэн аргачлал хэрэгжилж байна. Тэгэхээр Хинцийн аргачлал, Cranberry аргачлал, D-matrix аргачлал гэд эдгээрээс бол D-matrix аргачлал нэлээд түгээмэл хэрэглэгддэг. За мөн одоо ингээд цаасан мөнгөн тэмдэгтийг одоо бас олон ийм янзаар хэвлүүлэх явцтай түүхийнхээ одоо бас олон улсад түүхээ харуулах үүднээс янз янзын түүхийнхээ зураг баримтуудыг бол мөнгөн тэмдэгт бол ингээд шингээж өгч явдаг. Улс орнуудын мөнгөн тэмдэгтийн бүтцийг судлаад үзэх юм бол Оросын мөнгөн тэмдэгсгэрт 17 бүтцэд 17 мөнгөн тэмдэгсгэртүүд байна. Нөгөө талдаа 8
бүтцэд 8 мөнгөн дэвсгэрт байгаа. Жишээ нь Солонгосыг авч үзэх юм бол 4 цаасан дэвсгэртүүд байна. Манай Монголын мөнгөн тэмдэгтийн бүтцийг авч үзэх юм бол 5 зоосон дэвсгэрт 11 цаасан дэвсгэрт байна одоогоор. Нэг сонирхолтой зүйл бол одоо бидний энэ харж байгаа 1000 төгрөг бол одоо бидний одоо мэдэх 1000 төгрөг юм шиг харагддаг. Гэхдээ яг бодит байдал дээр энэ дэвсгэрт бол онгүү гэж одоо цуглуулагч нарын дунд бол алтарсан 1993 оны хамгийн анхны 1000 төгрөг гэдэг. За энэ 1000 төгрөг юугаараа одоо ховор вэ гэх юм бол тухайн үед бол одоо хүмүүсийн цалин бол 2000 орчим төгрөг 1500 төгрөгийн цалинтай байдаг гэсэн бол сарын цалингаа хадгална гэдэг маань нэлээд тийм одоо асуудалтай байна. Тийм учраас одоо энэ дэвсгэртийг бол яг шинээр нь хадгалсан, цуглуулагчдын түвшинд хадгалсан хүмүүс бол маш ховор байдаг учраас энэ дэвсгэрт бол харахад 1000 төгрөг юм шиг мөртлөө үнэлгээ нь бол одоо юу гэдгийг 1000 төгрөг бол хэдэн мянга давсан үнэлгээтэй бол байдаг. Өнгөрсөн жилүүдэд одоо энэ данзангийн долларыг одоо мөнгөн тэмдэгтийн юм ялцсан хэлбэрээр бас гаргасан. За данзангийн доллар маань бол 1921 онд бодом гаргасан манай мөнгөн доллар. Гэхдээ хэдийгээр 1921 онд гаргасан ч гэсэн гүйлгээнд орж амжилгүйгээр одоо устгагдсан гэдэг одоо түүх байдаг. За мэдээж хэрэг яах вэ? Бүгд устгагдаагүй бас тодорхой хэмжээний үлдсэн. Данзангийн доллар бол одоо манай хувьд бол одоо дэлхийд дээр танигдсан одоо манай хамгийн алдартай мөнгөн тэмдэгтүүдийн нэг юм байна. Сүүлийн жилүүдэд Монгол банкнаас үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн чанарыг сайжруулах, насжилт буюу ашиглалтын хугацааг уртасгах, мөн нууц хамгаалтын элементийг дэвшилтэт технологид тулгуурлан шинжлэх ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна. Мөн мөнгөн тэмдэгтийн соёлтой, зөв зохистой хэрэглээг олон нийтэд сурталчлах үүднээс халаасанд бус хэтвчэнд, овоонд бус хэрэглээнд аян болон мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ аяныг тус амжилттай зохион байгуулсан. За мөнгөн дэвсгэртийг бол мэдээж хэрэглэх тохиолдол бол бас их чухал. Тэгэхээр одоо мөнгөтэй нэгсэндээ соёлтой харьцах асуудал бол бас хамгийн бас чухал зүйлийн нэг. Монголчууд бид эртээ ирээс эхэлж уул овоогоо тагтдаг юм сайхан олон жил соёлтой ард түмэн. Уул овоо тагна гэдэг бол тухайн нутаг орон байгаль дэлхийг айрлан хамгаалж хур бороо байгалийн сайхныг өсөж залбирч ингэж овоогоо тагтдаг. Овоо тагах зан үйл бол өөрөө эндэгж аягтай нутгийн овоо өөрөөр байдаг. Тэгээд сүүлийн үед бол овоо тагах ажил их болж энэ тэмдгэл одоо овоо усгадаг болж тэгээ тагтдаг болж тэгээ овоо тагах нь буруу биш. Аль болохоор нутгийн орондоо сайхан өнтгөл үзүүлээд байгаль дэлхийг хамгаалаад одооны үеэр бол бас байгаль дэлхийг хамгаалах сайхан уламжил юм л да. Зарим овоонууд бол одоо төгрөг мөнгийг тавьж байгаа харагдаж байна. Тэгээ төгрөг мөнгө гэдэг бол уул овоон дээр тагтдаг гэдэг биш. Хүний хэрэглээний худалдаа авах зориулсан ийм мөнгө төгрөг учраас төрийн сүлдтэй, өнтгэлтэй ийм сайхан мөнгөө уул овоон дээр цацчээд аж болохгүй. Тэрний орон цагаа өөртөө залбираа, хатаг яндраа уяад, эдээ удаа дээж өгөөд ингээд байвал болох юм аа. Төгрөгийг бол хүн ер нь бас аргамтай сэвс сэмцгэр сайхан идэж хадгаж явах хэрэгтэй. Зарим нь нугалдсан, одоо баацсан, зөндөө олон их хөтсөн, урчгсан энэ төр байх юм байна шүү дээ. Скотланд наачгсан энэ төр байх. Тэгэхээр анханасаа хүн төрөвчөндөө мөнгөө сайхан игээд ингээд хадгалаад явбал мөнгө төгрөг гэдэг бол бас тогтох гэдэг боломжлаараа бас байдаг. Мөнгөтэй зөв харьцснараа мөнгө төгрөгийн тогтож эзэндээ ээлээ өгч эд мөнгөөр баян элбэг байхыг бас нэг хэлбэр юм. Төлбөр тооцооны зарилтаар ашиглана шүү дээ тий. Ер нь бас яг нэг төрөвчөнд хийгээд юм өнгөлөгдөхгүй айл болох нөгөө гамтай тий. Одоо энэ улсын мөнгөнд тэмдэгтэм чинь тусгай нөгөө тэмдэглэгээний юмнууд нь алгуулгоос нь урьдчилан сэргийлж хүн болгоно л мөнгөнд тэмдэгтийг ингэж яг номын дагав тийм ээ журмын дагав сарын аяа явж байгаа юм байна. Энэ сарын аяа нь бүгдээрээ нэгдэж мөнгөнд дэвсгэртээ зөв зохистой хэрэглэх нь зөв байх гэж ойлгохтой шүү дээ. Мөнгөнд тэмдэгтийг хийх нөгөө маш их өндөр зардлаар гадаад оронд хэвлүүлдэг шүү дээ. Тийм учраас одоо иргэн болгоно л яг зүү зохистойгоор нь гэж хэрэглэх нь зөв гэж ойлгож байна. Үүний үр дүнд иргэдийн мөнгөн тэмдэгт хандах хандлага тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж сайжирсан бөгөөд мөнгөн тэмдэгтийн насжилт 2016 оноос өмнө 2-3 жил байсан бол одоогийн байдлаар 5-6 жил болж уртсаад байна. Цагдаагийн байгууллагаас одоо зарим тохиолдолд бас бүрдэж байгаа кейс шалгалтын явцад тогтгож байгаа нөхцөл байдлаас харах юм бол нөгөө хэрэглээ одоо муудснаас түүнийг одоо хуурамч гэж үзэх ийм нөхцөл байдалтай холбоотой бас мэдээлэл иржсэн тохиолдол байна. Тэгэхээр мэдээж одоо мөнгөн дэвсгэртээ бас соёлтой харьцах түүний төр нууцлал аюулгүй байдлыг одоо
алдагдуулахгүй байх хэмжээнд ашиглах асуудал бас иргэдийн зүгээс бол маш шаардлагатай ийм зүйлүүд байна. Монгол улсын тусгаар технологийн бэлэгдэл болсон үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгөө дээдлэн зөв зохистой ашиглацгаая. Миний дээдсийн хөлгийн мөрөөрөд дэлхий алтаар жинтэйсэн уурал шасчаар. Миний өвгдийн эрх чөлөөний туг Монгол төгрөг болон намирсан төв. Миний Монголын хөгжлийн алхаа хой чин баялагын бориглолт булаг. Миний ардын эрх жаргаланд омог төгөлдөр оршихын үндэс. Унаас зуунд Монголын тал дүр төлж зүрхнээс зүрхэнд мянганы дэвшилд буйхаадна. Эдгээр засаглах ухааны лугшин жингник судас болж эрдний хой сангийн ихийг хатсан 100 жил. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг үйлгэнд гаргасны 100 жилийн ой. Your Excellency, Mr. Governor, esteemed colleagues of the Mongol Bank, ladies and gentlemen. It is a great honor to speak in front of you today as we celebrate a truly remarkable milestone, the 100th anniversary of the Mongolian currency, the tugruk in its modern form. This centenary is not only a moment for reflection on our beginnings, but also a powerful reminder of the transformative role that national currency, secure banknotes, and strong financial institutions play in shaping our economic and social landscape. Over the years, the tugruk has evolved into a far more than a medium of exchange. It has become a symbol of economic strength, national identity, trust, and stability. In today's dynamic and interconnected global economy, a currency must be both functional and secure. Modern banknotes with state-of-the-art security features are vital tools in safeguarding our financial systems against counterfeiting and fraud. These ongoing innovations not only showcase technological advancement, but also demonstrate the central bank's strong commitment to maintaining public confidence. In this context, Landquart would like to congratulate Mongol Bank for its exceptional achievements in navigating changing economic realities while upholding the security and credibility of the national currency. Your efforts set the standard of excellence in central banking. As we honor this century of progress, we also look forward to deepening our collaboration, supporting joint research, advancing currency technology, strengthening regulatory frameworks, and enhancing security features. Let us continue this journey together, paving the way toward a future of economic resilience, financial integrity, and shared prosperity. We wish you a happy 100th anniversary of Mongolian tugruk. May all distinguished guests and colleagues in Mongol Bank enjoy a wonderful celebration. We at Gizik Endeavour in Currency Technology are happy to congratulate the Togrok on its 100th anniversary. A century of successful currency is a milestone rarely achieved in the banking world, which is an exceptional performance and dedication to Mongolia's economy. Over the years, the Togrok has supported all economic and industrial stages, fulfilling key monetary roles as a medium of exchange, a value standard, and a reliable wealth store. Since the 1990s, Mongol Bank and GND have partnered to innovate in security technology and payments. Gizik Endeavour was first chosen to print the 50 and 100 Togrok banknotes for Mongolia's central bank and has continued with other denominations. We are proud of our over 30 years collaboration and ready to tackle future challenges with Togrok and Mongol Bank. Congratulations on this significant milestone. May the Togrok
continue to thrive and remain a trusted currency. So I represent Oberture Fiduciaire, a French security printing company, and we're all honoured to have supported Mongol Bank for over a decade in supplying Togrog banknotes. From the heart of Europe to the heart of Asia, where tradition and strength meet the future, we all congratulate Mongol Bank with this hugely important and historical milestone. And if we think back over the last 10 years, we've been very proud to have printed several Togrog denominations, from the modest 5 to the distinguished 10,000 Togrog, helping to safeguard trust in the Mongolian currency. We were especially honoured in 2020 to participate in the design and production of the commemorative 10,000 Togrog note, which, as you know, was a celebration of Mongolia's 100th anniversary as an independent state, confirming its enduring legacy and its vibrant future. And if we think of the leaders who shaped the Mongol Empire from the legendary Genghis Khan onward, they continue to inspire the resilience and pride of the Mongolian people. Their legacy lives on, not only in history, but in every banknote that passes from hand to hand. So thank you. Thank you for your trust in us, and to Mongol Bank and to the people of Mongolia, we send our congratulations on the centenary celebration of your currency. It has been a privilege to have stood with you on this remarkable journey. Thank you. Тусгаар тогтнолын бэлэгдээлээ төгөр 100 жил 1280 онд дэлхийн анхны цаасан мөнгөн тэмдэгтийг Хувлаа хаан гаргаж ирсэн 700 гаруй жилийн мөнгөн тэмдэгтийн түүх бол бидний түүх юм. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой тохиож байна. Та бүхэнд баярын мэнд хүргье.